Mom Plus reality show. Эмэгтэй хүн үрээд хэвэрсэн тэр мөчөөс эхлэн өөрийнхөө төлөө бус өөр нэгэн бяцхан ертөнцийн төлөө амьдарч тэр ертөнцийнхөө гэрэлгийгээ хайраар дүүргэх эхэн болдог. Түүний хайр болзолгүй, хизээч хариу нэгтгүй, хизээч багасдаггүй. Их хүн байна гэдэг хэн нэгнийг өөрөөсөө ч илүү хайрлахын нэр юм. Синий телевизийн бүтээл Mom Plus reality show-ны шинэ улирлаар бид 3 өөр түүхтэй, 3 өөр амьдралын хэм маягтай ээжүүдийг урьж оролцууллаа. Тэдний амьдрал, сонголт, мэдрэмж өөр өөр боловч бүгд ижилхэн нэг л хайраар үрсээ өсгөж яваа ээжүүд юм. Ээжүүд маань өөрсөддөө цаг гаргаж өөрийгөө хайрлаж, ээж хүний хувьд төдийгүй, эмэгтэй хүний хувьд өөрийгөө дахин олж харах аяллыг эхлүүлэх юм. Инээд, нулимс, догтлол, нөхөрлөл гээд ээж хүний жинхэнэ түүхүүд энэ нэвтрүүлгээр дамжин танд хүрэх болно. Mom Plus reality show. Өглөөний нар цонхоор зөөлөн тусахтай зэрэгцэн ээжийн зүрх хамгийн түрүүнд сэрнэ. Хажууд нь нам гүмхэн амьсгалах бяцхан хүү. Бяцхан үрс маань гэрээсээ гарч орчид солигдсон ч гэлээ аюулгүй тухтай орчинд тайван амарч чадлаа. Шинэ орчин, шинэ мэдрэмж. Гэвч ээжийн хайр халамж хаанч хамт байдаг. Өнөөдөр ч бас тэдний өдөр. Хайр, инээд, адал явдлаар дүүрэн шинэ өглөө эхэлж байна. Бяцхан ханхуу нар маань шүдээ угааж ариун цэврээ цахаад харин ээжүүд маань өөрсдийн нүур амыг гоёод шинэ өдрийг эрч хүчтэй өгтөж байна. Mom Plus reality show. За хоёул өглөөнийхөө дээг унаа. Энэ ачтай өчрийг сайн ингэ сэгсрэхгүй бол доотлолт нь тунцсан байдаг байхгүй. Энэ намруу мартал амар дургу. За. Яаж дахиад нэг шахтаа. За. Өнөөдөр шинэ зураг авалт юу яагаа лээ? Одоо танд авах уу? Өнөөдөр ямар ч тач гой эмчилгээ ихтэй хийчихсэн шүү дээ. Одоо харин ээжүүд маань эмчтэй үзүүлэх цаг болсон байна. Ээж хүн эрүүл байж л үр хүүхдүүдтэй анхаарал халамжаа бүрэн зориулж чадна шүү дээ. Өглөөний минь сайхан амаргаа. За. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайхан амарснаа сохорж аваа. Гэдэг шүү. Эм чинь үсэх гэж ирлээ. Бас гэдэг шүү. За тэгээд өглөөний цай нөгөө нэг уухаас өмнө их ч нөгөө судас барих ёстой. Тэгжиж зөв уншлагаа болдог учраас эм чинь ингээд. Би ер нь уламжлалын эмчэд үзүүлж байгаагүй. Тэгээд өнөөдөр судас бариад үзээд онцлоод яасан чинь ер нь бөөр нуруу өвддөг юм байна гэж хэлсэн. Ер нь аншнаас таарч лээ. Баяр жаргал маань өмнө нь уламжлалт ангаахын эмчид үзүүлж судсаар онцлуулж байгаагүй гэж байна. Удахгүй мал төлөөлж, малчин төвний их ажил ундрах тул эмчтэй сайн үзүүлж, совилд амрах хугацаанд сайтар амраад авах нь чухал шүү. Төгсийн маань хувьд ойрхон төрөх гэж байгаа давхар биетэйж ажиллаа хийсээр байгаа тул мэдээж их ядарч байгаа нь ойлгомжтой. За, хойлон гэж хувьд би давхар тулгаар их учраас
Ер нь бол юун дээр байна? Хяналтандаа орсон тий. Аль эмчүүд орж байгаа л да. Би нөө Тэмүүжийн эмч дээр за. байгаад байгаа. За тооноос гайгүй байна уу? Тооноос гайгүй болсон. Эхэндээ ер нь бол бас дэглэмтэй байсан. Ихтрийн. Тийм тэгээд одоо ер нь бол гайгүй. Сая жоохон ядарсан уу яасан? Ер нь бол бас яаж юм? Орж ирж байна. За тийм үү те. Яг ерөнхийдөө бас хий байгаад байна. Тийм хий байгаад байна. Хий гэдэг нь болохоор уламжлалт анхаагт хий бадан шар гэдэг 3 махбод байгаа шүү дээ. Тэгээд хий махбод нь ер нь жоохон харивдчихсан байна. Тэгэхээр одоо толгор одоо нөгөө давхар битээ ээж ер нь бол яг байдаг юм. Гэхдээ бол улиралтайгаа холбоотойч байгаа. Тийм. Гэтэ энийг нь жоохон сайхан юм чин зөөлөн одоо өөр дээр нь хатуу имчилгээ нөгөө хатуу бариамаар хийж болохгүй дандаа бүх имчилгээг нь зөөлөн тийм бариамаар хийж байгаа шүү дээ. За эмчтэй эмч нь ихэд суцаа барьчаа тэгээд хойлоо асуумжаа аваад явъя за. Дөлгөө маань харин сэтгэл зүйн багахан хямралтай байгаа гинэ. Ээжүүдийн зохицуулах ажил санаа зовох зүйл ямар мундах вэ штэ. Ардаа санаа зовох зүйлгүйгээр зохицуулаад ирсэн юм чинь сэтгэлээч бас амраагаад аваарай ээжээ. За дөлгөөнөө хилээ ингээ харуулаарай. За шилээ авч хагаад нүдийг за доошоо ингээд хараад. За өнөөдрийн хувьд болохоор маш гоё амарч чадсан өдөр байлаа. Өглөөс ирээд манай эмч маань орж ирээд судсаар чагнаад оншилсан байгаа. Хийж харивдчихсан байна. Жохон ядарсан юм уу? Сэтгэл нь зогссон юм уу? Яг нэг тийм бас байна. Одоо угаасаа одоо хүү гарснаас хойш тэгээд нойргүй байгаа шүү дээ. Бараг. Тийм. Сүүлийн нэг хэдэн хоног л нэг одоо тийм шүү. За тийм. Тэгээд эмч нь хойлоо юу өглөөнийхөө цайны дараа одоо өглөөний цайгаа чогоогүй байгаа шүү дээ. Тэгээ өглөөнийхөө цайны дараа үзлийнхээ өрөөнд уулзаад эмчилгээнийх нь төлөвлөгөөнүүдийг гаргана. Гэхдээ жирэмсэн ихэд манайх хатуу тийм хүнд эмчилгээнүүдийг явуулдаггүй. Дандаа совилхуу талаасаа зөөлөн байраанууд явдаг. Тэгэл ер нь бол эмчилгээний төлөвлөгөөг гаргачихсан. Барай байгаа юм тийм. Ямар гоё. За сарын тэмдгийн эргэлт нь ер нь одоохондоо ирж эхлэх байгаа. Гэхдээ ер нь айгүй бага ирдэг. Тэгээд 2 хоног. Хэмжээ нь бага гэдэг. Тийм айгүй хэмжээ нь багдаг. За. Тэгээ сүүл бүр яг 5 хоног өдөр өглөөр огт унтаагүй нойр үдэж байгаа юм тийм. Тийм ээ. Тэгэхээр ер нь бол нөх хий ихтэй тэрхэр хүн угаасаа нойр үддэг. Тийм. Тэгэхээр одоо хоёлаа өнөөдөр бас ахгуулаад нойр гүдэл болон хий дарах эмчилгээнүүдийг. Тэгээ хуйн бүр өстө амар үддэг. Тэгээ ингэ дуурайд одоо нэг юм гондгор юм хөдлөөд байгаа. Тэгээ тэрнээсээ болоод энэ шилэн үзэг гэдэг лөө хөшөөд тэгээ толгоо юм таллаж өвдөөд эсвэл хойд хэсгээрээ өвдөөд байгаа. Ер нь толгоо өвдөлтийн хугацаа нь хэрэг. Ер нь ингээл хөөрөөл тэгэл өдөржингөө ингээл дөнгөтэй л өвддөг. Ер нь бол нэг ачаалттай үед үү эсвэл тайван байх үед нь зүрхэнд. Ер нь ачаалттай үед. Тэгээд стресс үед юм даа. За. Ер нь бол сэтгэл төгшөлт ер нь хэрэгдэг өөртөө юм. Ер нь амар сэтгэл юу ч болоог байх санаа зовноод ингээд янз бүрийн болох ч юм шиг ингээд зүрх хүртэн цоглоод тэгээд ингээд тайван биш болоод гар салганаад хүс гожоод тэгдэг болсон мөлий. Тэгсэн чи яг миний судсыг барьснаа чи сэтгэл төгшөлттэй байна гэдгсэн. Тэгээд миний бөөр өвдөлтийг хэлсэн. Өөр чин хий ихсэн байна. Нойргууд тийм байна гэдэг. Ерөөсөө миний яг бие дагаа бүх зовёрыг суд сатгаад оншилсан байгаа. Тэгээд яг тэднэрт зориулсан эмчилгээнүүдийг гоё бичиж өгөөд тэг өнөөдрөөс эхлээд бол эмчилгээнд орлоо. Таны чих бол ер нь жоохон байхасаа өвдөж эхэлж байсан уу? Ер нь өвдөж байсан уу? За өнөөдөр би танд болохоор зөөлөн биеийн байраа тэгээд сүүн байрааг бол орой хий. Тэгээд доошоо юуны эмчилгээний өрөөнд тэгж байна. Бомб тавих юм байгаа. Тэгээд зүү эмчилгээг бас тавьж болж байна. За ерөнхийдөө таны бас хий бадган хавсарсан юм онш байгаа байхгүй юу. За хий бадган хавсарсан үед хийх эмчилгээнүүд яадаг. Ер нь бол халуун эмчилгээнүүд хийдэг. За бүлээн эмчилгээнүүд хийдэг, жин эмчилгээнүүд хийдэг. Тийм байгаа. За тэгээд төвтөлөг эмчилгээнүүдийг ч хамт авч болно. За ингээд хоёлоо орой цагаан уусныхан дараа өглөө одоо уулзаад эмчилгээгээ эхлээд тэгээд сайхан амрьяа. Хүүгээл гайхаад. Тэг хүүгээ би ч яхаа үзсэн ч дотор дахиад нэг байгаа шүү дээ. Тэг бид хоёр сая гарыг да. За тийм.
За тэгээд өглөөний цайгаа уучаад тэгээд хөдөлгөө. Ээжүүд маань эмчтэй тайван үзүүлээд өөр өөрсдийн онш болон тохирох эмчилгээгээ мэдэж авлаа. Одоо харин гаргасан эмчилгээний төлөвлөгөөний дагуу эмчилгээгээ эхлүүлнэ. Өглөөний дөрвийн суулаа мөрчдөө өглөөний цайнд ороорой. Сэмэтвано. Тэнэм. Өглөөний цай бол өглөөг зөв эхлүүлэх, өдрийн эрч хүчээ авах, биеийг сэргээх хамгийн чухал эхлэл юм. Оролцогч ээж хүүхдүүд маань ийхүү өглөөний цайндаа орохоор явлаа. Миний өчигд банш. Юу лээ? Хөө сайхан амарлаа. За сайхан аллаарай. За баярлаа. Сайхан амарцгаас нөө. Оо за өглөөний минь. Өглөөний минь дээ. Сайн цогоо. Тойроо амарлсан уу? Тэр сайхан амраач гэхгүй. Муухай ажиллаж хүнд. Миний хөл сайн уу гэрээ. За хиншээ сууч. Оо энэ наашаа хараад цаашаа хараадах юм. Энэ ерөөсө томчуултаад ярих гэдэг. Томчуултаад ярь манай хөгч чинь. Яаж байгаа? Найз ч ирчихлээ шүү дээ. Та хоёрыг өглөө эмчин үзсэн үү нэрээ? Үзсэн шүү дээ. Юу гэж юм? Гайгүй юу? Чи нөө хий ихтсэн байна гэдэг. Нойргуудтай байна. Бөөр өвдөд. Таны гайгүй юу? Ваа өнөөдөр бариад гэсэн үү те? Хамт баринд. Хүүхдүүдэд ч гэсэн өнөөдрөөс хурж эмчилгээ юм байна. Одоо цаагаа уучаад эмчилгээнд орно да. Манай жиштэй бишүүрхэд алж өгч байна яана. Эмчилгээнд орох нь. Бариулахаар ойлоод идэв шүү дээ. Манай хөө. Тийм үү. Манай хөө бариулах амар дуртай. Гэтэ би яг хажууд нь байж ижил барих. Тэгэхээр би яг хажууд нь байж байгаа. Тэгэхээр надаас зуурж агаад сүүлийн нэг жаахан хугацаанд нь надаас. тийм үү. Одоо хүн танаа бишүүргээд эхэлсэн үү? Бишүүргээд эхэлсэн. Яа тийм нэг ганцхан хүн харах юм бол гайгүй. Нэгээс илүү хүн байх юм бол тэгэл дуусна. Арилж байгаа. Шууд. Танилцаад удаагүй болохоор ээжүүд маань нэг нэгнээсээ жаахан бишрэх маягтай байна уу да? Удахгүй танилцаж дотносоод ам хуурайгүй цайлдаг болох байх уу? Одоо хэдэн сартай лээ? 8. Амшээ. Бэби. Юу 5 сар гарна те 6 сар хүрэл шүү. Юу вэ одоо барах. Тийм. Харин тийм. Төрлөө яа. Тэгэхээр ойрхон байжгаар бараг томтоогоо ноцолтчихлээ. Ер нь ихэр хүүхчиг байдаг гинэ. Төрөөл ер нь ихэр хүүхчиг. Тэгэл одоо ихэр хүүхдийн нөгөө тэрэг мэрэг байсан ер нь дээр шүү гэл ер нь хэлжлээ. Ер нь л тэгнэ л те. Тийм ээ хөрөчиг эзэн тахад хоног тоолж хүлээгээл догтлог гэсэн чи одоо харин одоо дахиад бараг хоног тоолох гэсэн. Ой хоног тоолно уу? За арай болоогүй л байлдаг. Нэг ойн дээр байх юм шиг. Тий ой хүрээл 8 сарын 1-ний эцсийн хугацаа гэж гараад байгаа шүү. Тэр ч одоо. Тийм ээ. Хүүс нь адилхан байвал тэгэл агаархаа минь хэрэглээд явчих واخ. Тий хүүсийг хараагүй байх шүү. Хараг байгаа юм. Чойрхон хүүхдтэйгээр хүмүүс зааваа санаа өрөө би яхан дэвтрэмж аваагүй. Юус яг тийм хаа. Юмаа мартаг байхаа үедээ зүрхээр амар ах уу тий. Тэр одоо нэр бэлдэх юм памперс. Mom Plus reality show. Сайн байна уу? За таны бараг ишиг энд өрөөд хийх юм аа. Энэ манай тусгай өрөө баг. За ишиг ингэ суугаарай. Төгс маань бие давхар байгаа учраас төөн эмчилгээ хийх боломжгүй. Тиймээс зөөлөн бараагаар эмчилгээгээ эхлүүлж байна.
Бага насны хүүхэдтэй ээжүүдэд хүүхдүүддээ санаа зовохгүйгээр ингэж өөртөө цаг гаргана гэдэг бараг л ховрхоо олддог тансаглал шүү дээ. Өөс манад энэ ирцэн байгаа одоо ирцэн байгаа суйлын энэ одоо өрөө орчин бол ялцчихгүй яг үнэхээр мэдээч хэрэг гоё л байх гэж бодсон л доо тий. Одоо ээж хүүхдүүд ирж байгаа юм чи. Гэтэ бүр ер нь бол бодсноос бүр илүү гоё л. Айгу тийм орчин үеилэг юм биш үү? Нэг юм орчин үеилэг гоё цэвэрхэн. За манад нөгөө төгс оролцогчийн хувьд болохоор одоо жирэмсэн учраас жирэмсний дундлын 3 сар явж байгаа учраас маш болгоомжтой нөгөө хатуу биш юм бариануудыг хийнэ. За хоёрын болохоор ер нь дээрээс доошоогоо мөрөд чиглэлтэй барина. Тэгээд тэгж барьснаар ингээ гарлууга хоёрын бол ер нь гарын үзүүрээр гаргах ийм зарчимтай байгаа. За гарын үзүүрт бол ер нь дотор эрхтнүүдийн ийм энергийг цуглуулж идэг ийм цэгүүд байдаг байхгүй. Дотор эрхтний бүх цэгүүд гарын энэ 10 хорон дээр ингээ байж идэг учраас тийшээ гаргал. Би ч одоо 5 төрсөн тэгээд 5 төрөхтөө бол ингэж барай засал ээлгэж амралтанд амарж байгаагүй. Тэгээд тех завч байхгүй тэгээд. За одоо баяр жаргалагчид тань дээр манай хэсгийн барай явагдаж байгаа шүү. За энэ нь болохоор толгооноос бусад доошоогоо их бие, мөчөөд нурууны арт таал, гуйны арт таал тэгээд нөгөө нэг дөрвөн одоо нөгөө нэг толио буюу гар хөлний одоо уул болон алах ингэ явж байгаа. За таны онш болохоор хий баданаар хавсарсан юм өвчин байгаа учраас бид нэр ингээд бүлээн альчууртай явж байгаа. Тэгээд ер нь бол бүлээн эмчилгээнүүд л яваа. Бүлээн халуун эмчилгээнүүд явж байгаа. Төрсний дараа бол ямар ч эмчилгээ хийлгдэггүй шүү. Тэгэл төрчлөө тэгэл нэг хактер бие өвдөхгүй л нэг тэр болгон эмчилгээ хийлгээд асаргаан зорилгоонд яваад байдаггүй. За нурууны урт булчингийн хэсгийг тайвшруулж байна. Одоо энэ дээр болохоор маш олон цэгүүд байгаа. Нуруун дээр ер нь бол нийт нурууны булчин маш олон цэг, зүүнний цэг болон одоо цэгэн барайны маш олон ийм дотор эрхтний бүх цэгүүд л ерөөсөө хүний биеийн бүх одоо эрхтэн системийн цэгүүд ингээд байж байгаа. Нурууны за хүмүүс энийг болохоор нурууны урт булчин гэж нэрлэдэг, загсан булчин гэж нэрлэдэг. Энэ хэсэг дээр маш их зангирал үүссэн байдаг болохоор энэ хэсэг нурууны нэг булчинд ингээд сайн юу хийж өгч байгаа байхгүй тайвшруулж өгч байгаа. Гэхдээ нэг өвдөж авдахгүй болохоор тэгээд тэр болгоо явахгүй. Тий. Би өвдөхгүй бол тэгээд тоохгүй шүү дээ. Дүлгөө маань хараа их сэтгэл амар таатай байгчнэ. Эмчийнхээ зөвлөсөн эмчилгээг эхлүүлж өөртөө анхаарах энэ мөч түнд магадгүй хамгийн хэрэгтэй завсарлага болж ээжч болох юм. Тэгээ айгүй сонирхолтой нэг юм юун дотор боогоод арвай зад өөр юу лээ урамлууд боогоод тэгээ шар тосонд бүрээд ингээ атгуулсан. Тэр нь болохоор яг нөгөө уламжлалт болохоор хий дарах юм байдаг юм байна л да. Хий дарах зорилготой. Тэгээд яг хийн цэвүүд гэж бас байд юм байна. Юусэн мэддгүйсэн ингээ урд арт тэдгээрт бас тавиад тэгээд нойргуудлын эсрэг тийм гоё эмчилгээ хийсэн баха. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд маш гоё тайван унтаж чадна байх гэж бодоод байж байна. За төрснөөс хойш би ерөөсө хүүтэйгээл ингээл байнга л одоо байгаа штэ хамт ерөөсө тусдаа оронд унтуулдаг хамт хүүгээ ингээ хөхүүлээд тондог байхгүй. Тэгээ ингээ бодчихсэн би за нэг хэдэн минут ч гэсэн ингээ хүүгээсээ хол ингээ сайхан дээшээ хараад ингээ нэг сайхан хөвтгийнсэн ингээ боддог гэсэн байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр мөрөөдөл биелээ олдсон гэдэг шиг барай илгэж явахдаа сайхан тэгээ хөвтлээ. Тэгээд нөгөө шар тос мос өнөрлээд ингээ 10 төрүүлэмлээд тэгээ ингээ сайхан бүр бясалгал хийж байгаа юм шиг сайхан дээш хараад хүүгээсээ хол гоё хэдэн нэг цаг гарan басан баха амарч чадлаа. Ээжүүд маань бүтэн өдрийн турш алжаал ядаргаагаа тайлж эрүүл мэндэд ч анхаарал авлаа. Одоо харин сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах цаг шүү. Mom Plus reality show.
Сайн байна уу? Төлгөөнөө тий? За сайн байна уу? За сайн байна уу? Үлс. Тэгсэн. Сайн байна уу? Сайн байна уу? За суугаарай. Төрсний дараа эмэгтэйчүүд зөвхөн бие махбодын өөрчлөлтөөс гадна сэтгэл зүйн олон асуудалтай нүүр тулдаг. Ядаргаа, нойр гүйдэл, сэтгэл хөдлөлийн огцом хэлбэлзэл зэрэг нь өдөр тутмын амьдралд нь нөлөөлдөг дэмжлэг ойлголцол хамгийн чухал үе байдаг. Иймээс нэвтрүүлгийн зүгээс ээжүүдтэйгээ уулзуулж ярилцуулахаар сэтгэл зүйч үйлсдийг урьж ирүүлсэн байгаа. Оролцогч ээжүүд маань сэтгэл зүйчтэй чин сэтгэлийн ярилцлага өрнүүлэх болно. За хоёлаа танилцъя. Нэр нь хэмлээ. Баяр жаргал. За хэдэн настай вэ? 43 настай. 5 хүүгийн ээж Малчин Баяр жаргал. Баяр жаргал ээжийн хувьд сэтгэл зүйчтэй өмнө нь уулзаж байгаагүй гин. Ер нь бол нэг тэр болгон хүнтэй актер яриад байдгүй. Ээжтэйгээ л ярина хөөс өөр нэг хүнтэй ярихгүй. Нөхөртөөгөө танилцаад хэдэн жил, хамт амьдраад хэдэн жил болж байна? Ер нь бол таньдаг байсан. Гэхдээ яг одоо 19 жил болж байгаа юм уу? Хамт амьдрснаас хойш уу эсвэл танилцснаас хойш уу? Танилцснаас хойш. 19 жил. 20 жилч болж байгаа юм уу? Тэгээ одоо яг хамт амьдраад 19 жил болж байна. Тухайн хүний одоо зан чанарын үнэт зүйлэмж гэдэг юм уу те, альва зүйлийг ингэж өөртөө ингэж хадгалж үлдээгээд байдгүй, альва болсон асуудлыг одоо тухай бүрд нь ингээд өөрөө ингээд гадагшлуулцдаг те, ийм одоо байгаа байдал нь бас энийг юм өөртөө ямар ч юм ачаад арамтгүй яваад байгаа юм болов уу гэж бол бас санагдлаа. Өмнө нь сэтгэл зүйчтэй уулзчихсан уу? Уулзчихсэн. За. Олон удаа цөөхөн удаа. Яг олон цаашийн цөөхөн цаашаа гэж. Ямар ч яг 25 тахта тэр чинь хэдэн он юм бэ? 2017 оноо тий. Сэтгэл зүйчтэй ярилцах эхний ээж бол загвар өмсөгч Төгс. Бид ээжүүдийнхээ хувийн мэдээллийг нууцлахын тулд тэдний ярилцаж байгаа ярилцлагын агуулгыг бичээгүй болно. Сэтгэл зүйчтэй хамгийн их би чинь 16 илүү 17 онд юу юм бэ? 25 тахта ер нь л яг авч исэн. Тэгээ Италид байсан сэтгэл санаагийн зурглаад тэгээд бүр ингээд онцлуулаад тийхтэй тэгээд тэр үед чиг нөгөө гадагшаа гэрээнд яваал ирээл буцаал тийм байдаг болохоор би яг сэтгэл зүйчдэрээ тогтмол ерөөсөө очиж чадаагүй гэх юм уу. Тэгээд ямарчсан тийч онцлуулж исэн. Тэгээд Монголд болохоор бас өмнө нэвтрүүлэгт ороод бас сэтгэл зүйчтэй уулзж исэн. Гэтэ яг нөгөө турштай олоодаа зулгаа авсан бол байхгүй. Одоо ч гэсэн яг угаасаа ганц л удаа уулзсан. Гэтэ яг даваа талд нь хоёлаа яг чихнээсээ зөвлөгөө авах процессэнд явагдана. Би юу яг охиноо гаргаад тэгэхэд бол ихтэй охины аваас олжсэн шүү дээ. Ер нь бол нэг л биш болж исэн угаасаа. Тэгээд тэр 25 настайдаа ч гэсэн сэтгэл зүйчдэр очиж уулзсан. Тэрнтэй бас холбогдож исэн байхгүй эргээгээд. Тэгэхээр ер нь бол тэр үед бол угаасаа бүр бараг травма авсан гэх юм. Хэд настай байлаа бол. Амбул хэдүүлээрээ Дөрүүлээ. Хөө охин хүүхдүүд нь. Тийм. Хэдэн настай? 4 настай охинтой тэгээд 7 сартай хүүхдтэй. Нөхөртөөгөө танилцаад хэдэн жил хамт амьдраад хэдэн жил болж байгаа лээ? Сая 9 жилийн авсан. Тэг яг ингээд угаасаа 10 жилийн нөгөө ангийн хүүхд байсан байхгүй юу? За, нэгдүгээр ангиас хойш. Үгүй 10 дугаар анги. Танилцаад 10 гаруй жил. Тийм. Ер нь өөрийгөө сэтгэл готролтой байх гэд аншлаад яваад исэн. Тэгээ өнөөдөр ер нь л батлагдлаа. Тийм, ер нь нэлээд удаж байгаа сэтгэл. Ерөнхийдөө хоёлаа бас ингэхээр байгаа шүү. Та бит хоёр одоо энд ярьж байгаа яриа болоод энэ өрөөндөө л үлдэн бит хоёрын дунд үлдэн буюу эндээс одоо нөгөө ямар нэгэн байдлаар нэвтрүүлгийн яриа болол бичигдэхгүй дүрс бол авагдаж байгаа юм. Тэгэхээр та ерөнхийдөө яг юу ярмаар байна? Одоо ингээд сэтгэл зүйчтэй уулзна гэдэг бол ер нь бид нар нэг юм ганцаараа тойлонд байхдаа ингээд тойлонд харах юм бол нүцгэн ч юм уу харах юм бол ерөөсөө өөрөөс нэг санаа зовдөг шүү дээ. Тэрнтэй адилхан сэтгэлийнхаа одоо энэ дотор байгаа бүх зүйлүүдээ ингэж ийл гаргаж сэтгэлийн нөхцөлөл гэсэн үг гэдэг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол чөлөөтэй яриад гадны одоо энэ сонсогдож байгаа дуу чимээ ч юм уу бусад юмыг нэгхэн цаг төр зур бүгдийг ингээд орхиод тэгээд ер нь амьдралд чинь асуумаар, ярмаар
хин нэгэнтэй нээлттэй хуваалцмаар эсвэл одоо яг нэг юм тулгамдаад ганцаараа яах вэ гэд ингээд бодож исэн үеүдээ бодоод ч юм уу те тэр бүх зүйлүүдийг бас ингээд хоёлаа ил гаргаад ярих боломжтой. Байр жаргал оролцогчийн одоо байгаа байдлаас харахад бол хот хөдөөгийн ялгаа бол маш их одоо харагдаж байна л да. Жишээ нь одоо миний хувьд бол дандаа суурин газрын хүмүүст голчлон те бараг 98-99% нь надаар үйлчлүүлжсэн зөвлөгөө авч ирсэн хүмүүсийн хувьд бол суурин газар амьдардаг хүмүүс байсан. За танай гэр бүлийн амьдралд буюу хамтдаа өнгөрөөсөн 19 жилийн хугацаанд ямар нэгэн том хэцүү үйл явдлууд тохиолдсон уу? Гэр бүлийн нөгөө хямралын янз бүрийн шалтгаанууд байдаг шүү дээ. Ийм үйл явдлууд болж байсан уу? Одоо манай хадам ээж л одоо сүүлийн үед нөгөө сахар нь юу болоод бүр мөрөнд ороод ялаз напраданд ороод нодлон нэг хэсэг сандраад би ч нөгөө жирэмсэн байсан төрөгт өгсөн байсан. Яг тэр үеэр нэг хэсэг их хэцүү байсан. Хөдөө амьдарч байгаа хүмүүсийн төлөөлөл болоод ингээд орж ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ хот хөдөөгийн ялгаатай байдал бол маш их харагддаг юм байна. Хотод амьдарч байгаа хүмүүс бол нийгмийн байр суурь, орлого, за тэгээд ирээдүй, одоо байгаа байдал, өөрийнхөө одоо тэр нийгмийн байр суурь, хувь хүний зан чанар, амьдралын хэв маяг гэд маш олон ийм харьцуулалтуудтай ингээд тулгардаг. Дээрэс нь хотын болон суурин газрын тэр ийм одоо олон талын ийм ачаалалтай байдлаас болоод бол асуудал давхцнаас үүссэн стрессийг бол маш их авдаг юм байна. Харин хөдөө амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол ерөөсөө амьдралын зорилго нь одоо маш тодорхой малаа тодорхой хэмжээнд тогт бүртэйгээр өсгөх, хүүхдүүдээ одоо бас ингээд хүн болгох гэдэг ч юм. Баяр жаргал ээж маань харин эмчилгээний дараа багахан сахилгуйтаж эмчийнхээ үгийг мартаад хүүтэн ундаа уучсан болохоор хоолой нь багахан өвдсөн байгаа шүү. Үзэгч та бүхэн минь зөвөр ойлгоорой. Нэг учиргүй стресстэй л хоорондоо хэрэлдэж модалцаад задлалт нүдэлтэй байх юм бол байхгүй. Яг ар зургийн нэг жоохон наанцаан чи тэрийгэдэг энийг ингэдэг асуудал байна. Тэгээ ер нь л болж өгвөл стрессгүй л амьдрахыг боддог шүү дээ. Нэг зүйлд одоо би өөрөө мэрэгчлийн хүний хувьд баг анх удаа шахуу бүр ийм асуудалгүй байж болох уу гэж одоо бодохоор тийм одоо ийм амьдралын кейсүүдийг сонслоо л да. Тэгээд жишээ нь хотод амьдарч байгаа, суурин газар амьдарч байгаа хүмүүс бол хүүхдүүдээ нэг айтаахан сургуульд сургачих. За тэгээд тэр сургуульдаа явж байгаа зам нь хэцүү юм уу, аюултай юм уу, аюулгүй юм уу, сургуулийн орчин нь ямар юм. За ингээд хүүхэд нь онц сурч гэнэ үү, муу сурч гэнэ үү гэдэг ч юм уу тэгээ дээр нэмэх нь бүр ингээд төлбөртэй сургуульд явж байгаа бол төлбөрийн асуудлууд хүртэл гарч ирж байдаг. Гэтэл хөдөө байгаа хүмүүсийн хувьд бол бүр одоо жинхэнэ ардчлал гэдэг чинь хөдөөд байна гэж харагдаж байгаа байхгүй юу. Жишээ нь хүүхэд нь мал дээр гарна гэвэл тэгдэг гэд мал дээр гарна гэн сурмаар байна гэвэл за одоо сураг гэд ингэхийн гэн тэгэхээр энэ бүх ингээд байдлаас харах юм бол амьдралаас ингээд тэр их одоо олон төрлийн хүлээлт ингээд хүлээгээ тэр хүлээлтэнтэй хүрэх гэж ингэж одоо өөрийнхөө одоо байгаа нөөцийг ингээд хүрэлцэхгүй тэрний араас явах бус байгаадаа юм сэтгэл ханамжтай байгаад тэгээд тэр ингээд юм хит их юм олон хүлээлтгүйгээр байх нь бас энэ хүний энэ сэтгэл их тийм хөнгөн амьдралд ийм ачаалал их бага байгаа юм болов уу гэдэг ийм дүгнэлтэнд бол хүрлээ. Хүрээгээ хүндлэлгүй яах вэ? Хүрээгээ хүндэлж ижил айлгэр өөдтэй өнгөтэй өөдтэй явж байгаа. Бас нөгөө талаас хань ижлийнх нь тухайн одоо хүнтэй ингэж нэгдэж нийлсэн байдал бол энэ хоёрын хувьд гэр бүлийн бас нэг амжилт юун дээр байсан гэхэлэр үнэт зүйл нь нэг юм байна. Ерөнхийдөө аль талдаа ингээд бие биендээ маш их юм халамжтай ханддаг асуудал гарахад тэр хүн тэндээ ингээд стресстэй ч гэсэн өдөржингөө ингээд мал хуугаа асарч явж байгаа эсвэл эдээ цагаагаа борлуулж явж байгаад ингээд стресс нь гардаг гэж байгаа. Энэ бол нөгөө талаас хүн одоо стрессээ зөв аргаар гадагшлуулж байгаа одоо айгу чухал хэлбэр байдаг. Дээрэс нь энийг ингэж хадгалж удаан байхгүй яг тэр нөгөө өөрсдийнх нь одоо энэ амьдралын одоо хувь хүнийх нь үнэт зүйлүүд нэгдмэл байна л та. Жишээ нь хөдөлмөрч одоо зан чанар бол аль алинд нь байна. Бие биенийгээ хүндэлдэг байдал бол аль алинд нь байна. Ямар нэгэн бэрхшээл тулгархад нэг нь илүү хичээгээд нөгөөх нь хойно суугаад байдаг биш. Хоёулаа ингэж зэрэг ингэж ороод одоо
ажил ахуйдаа ингээд оролцоод явдаг энэ байдлууд нь бол энэ гэр бүлийн одоо маш чухал юм амжилтын одоо нэг хэсэг юм болов гэж харагдлаа. Сая сэтгэл зүйчтэй уулзаад гараад ирлээ. Тэгээд одоо сэтгэл зүйчтэй уулзаад одоо ингээд багынхаа ч юм одоо энэ амьдралаар болж байгаа маа ярилцаад суухад бас таатай сайхан байна. Тэгээд ерөнхийдөө сэтгэл онгоосон юм шиг тийм болт юм байна. Тийм мэдрэмж төрлөө. Мэргэжлийн хүн малчин ээжийн маань сэтгэл зүйч онц дүн тавилаа. Аргачгүй мудаа эрүүл орчин эко хүнстэй. Хотын биднийг бодвол өдөр тутмын стресс багтай. Жинхэнэ тайван амьдрал хөдөө нутагтал биш шүү дээ. Mom Plus reality show. Одоо битээрээ ярьж байгаа зүйл бол угаасаа битээрийн дунд үлдэнэ. Сэтгэл зүйчтэй ярилцах дараагийн ээж бол 2 хүүхдийн ээж контент бүтээгч Дөлгөн. Дөлгөн маань сэтгэл зүйн асуудлаа хангалттай сайн ойлгож тусламж авч чаджээ. Энэ чинь л бидний ярилцлагын гол зорилго шүү дээ. Ер нь бас ингээд юу вэ гэж бодоод байсан юм аа. Нэг удаа уулзах ш ер нь за 7 хоногийн ч сайшин сардаа ер нь нэг удаа ч юм уу тийм яг тогтмол ингээд зөвлөгөө авдаг сэтгэл зүйчтэй ер нь болъё гэж сүүлийн үед бодоод байгаа. Дөлгөө оролцогчийн маань хувьд бол ер нь сэтгэл гутрал, далд хэлбэрийн сэтгэл гутралтай нэлээд олон жил явсан байна. Амьдралд нь тохиолдсон хүнд үйл явдлаас одоо улбаалаад энэнүүд бол бий болж исэн. Тэгээ яг энэ амьдралын хэв маяг нь одоо хүртэл үргэлжлээд 2 дахь төрөлтийн дараа бол бүр илүү нэмэгдсэн байдалтай тийм. Эннээсээ болоод бас ингэ мэрэгчлийн туслалцаа авъя гэдэг юм шийдвэрт хүрчихсэн юм байсан байна. Тэгтээ нэг 3 сар хүрхтэйгүүтэй тустай байсан юм байна. Тийм тэр үедээ хамтдаа нөгөө нэг хүүхдийн сэтгэл зүйчдэр очиж байсан шүү дээ. Тэгээд бид хоёрын зүгээс бол одоо үргэлжлүүлээд одоо зөвлөгөө аваад явах одоогийнхоо сэтгэл санааны байдлыг илүү тодорхой сэтгэл санааны үнэлгээгээ тодорхой хийгээд нөхцөл байдлын үнэлгээгээ бүр илүү тодорхой хийгээд тэгээд мэрэгжлийн зүгээс одоо ямар хөтөлбөр ямар арга барилаар хэр тавтамжтай одоо зөвлөгөөнд хамрагдаад явах вэ гэдэг төвшөнд бол хүртлээ одоо яриа шийдлүүдэд бол хүрлээ. Тийм ер нь нэлээд удаж байгаа сэтгэл готролтойгоо тэмцээд тийм яг төрсний дараахтаа ч бас биш л дээ төрхөөс өмнө ч гэсэн урд нь сэтгэл готрол бол байсан. Яг нэг үсээ ахуулаад манай охин айгуу тийм сонин зан характер гараад тэгээд яасан бол гээд явчихсан. Тэгээд нэг хүмүүс аутизмтай муу гэд байсан байхгүй тэр үед. Тэгээд бас эхлээд аншлуулах гадчлаа яагаад ч л хүмүүс гэдсэн ямар хүмүүс нэг зүгээр нэг юу сошиалор хүмүүс тэгсэн чинь зүгээр л байсан л дээ. Хүмүүс тэгж чадвар орж иртээ. Харин тийм үлээ. Ихэнх тохиолдолд гутрал сэтгэл гутралд байгаа хүн бол эргээд нөгөө гэр бүлийн гишүүдээс одоо өндөр хүлээлттэй байх юм бол нөхцөл байдал нь улам их өндөрдөг. Харин дөлгөн оролцогчийн хувьд бол нөхрөөсөө ч юм уу эсвэл ээж аваасаа ч юм уу тийм одоо хүлээлт байхгүй байгаа нь харьцангуй одоо энэ байдалтай ингээд алуу хөнгөн тусгаж авч яасан болов уу гэж бодогдлоо. Тэгээд бас нэг одоо нийтлэг хүмүүс тохиолддог зүйл нь юу байдаг гэхээр би ингээд сэтгэл гутралтай байгааг маань миний хажууд байгаа хүн бидний нүгэ бүгднийг тайлбарлаад хэлсэн учраас энэ хүн ойлгоно гэдэг юм хүлээлттэй байдаг. Гэтэл эргээд нөгөө талд байгаа хүмүүс бол тэр байдлаар одоо сэтгэл гутралтай байхад ямар мэдрэмж мэдэрдгийг энэ орж ирээд байгаа сөрөг бодлууд нь цаанаасаа ингээд нөгөө автоматар орж ирээд байдаг. Магадгүй бүр ингээд өхлийн тухай бодол санаа бодох нь хүртэл ингээд монголчуудын хувьд бол нөгөө гим буруу тэ эсвэл сэтгэлийн тэнхээгүй гэж хүлээж авдаг штэ тий. Гэтэл яг энэ байдлуудаас болоод ингээд гэр бүлийнхэнтэй хэлэхээр нөгөө хүмүүс нь хүлээж авахгүй байдал бол маш түгээмэл байдаг. Айгуу тийм сөрөг болж эхэлдэг ш. Бүх таалагдах юм байхгүй болно. Одоо жишээлбэл бэлэг аваад ерөөсөө баярлахгүй. За айгуу гоё ингээд арга хэмжээнд урагдаад баярлахгүй. За ямар гоё нартай өдөр вэ гэдэг тийм өнцөгч байхгүй болно. Тэгэл ерөөсөө бүх юм сөрөг, бүх юм таалагдахгүй. Бүх юм бүтлгүүцсэн юм шиг одоо ингээд төлөвлөсөн юм байгаа шүү дээ. Одоо тухайн өдрийн ажил. Тэрнээс нэг юм жоохон л ингээд одоо оройтох ч юм уу те. Одоо хүн ингээд товсон цагаас оройтож ирэх юм уу. Тэгвэл за бүх юм ингээд дууслаа. Би угаасаа л юм азгүй хүн гэдэг ч юм уу. Тиймэрхүү нэлээд тийм сөрөг бодлоод дандаа тавмгаалдаг. Тэгэхээр нөгөө манай оролцогчийн хувьд
бүх зүйлийг судлаад мэдээд идэг. Би өөрөө ямар нөхцөл байдалд байгаа вэ гэдгээ мэдээд байгаа. Гэхдээ тэр нөгөө мэдрэмжийн түвшинд эсвэл ойлголтын түвшинд очиж ингэж нөгөө нэг түвшинд ингэж зэрэгцэхгүй байснаасаа болоод бас энэ байдалтайгаа илүү удаан явсан байгаа. За урд нь бол би нөхөртөө би ингээд сэтгэл ер нь урд нь ч яах вэ? Ер нь зөндөө хэлжсэн нөхөртөө. Би ингээд айгу гутраад байна гэл тэгэнгүүт манай нөхөр яагаад гутарч байгаа юм гэл асуудаг гэсэн. Тэгэл тэгэнгүүт зүгээр мэдхгүй яагаад гэдгийг мэдхгүй зүгээр л юу ч таалагдахгүй бүх юм ингээл бүтлгүүж чамд санагдаад байна гэл хэлнэ. Тэгээ тэгэнгүүт мэдээж нөгөө сэтгэл гутралд ороогүй хүн чинь тэрийг ойлгохгүй. Тэгээ сүүлдээ за юунд нь гутарт юм бэ? Бүх юм байгаа тахтчаа. Гутраад байх юм юу байх вэ гэж өгөөсгөж эхэлсэн. Тэгэл одоо сүүлийн үед бол бүр гутраад нэгнгүүд хөөрхөн шүү дээ миний харь хөөгч гэж ах шиг те. Нэг тиймэрхүү. Тэгэхээр яг нөгөө нойргууд ч үзээгүй хүн нойргууд л ямар хэцүү гэдгийг мэддгүүтэй адилхан гутарч сэтгэл гутралд орж үзээгүй хүн яг ямар хуу юмыг ингэ туулж байгааг бол мэддгүү л юм байна гэж бодсон доо. Магадгүй та амьдралынхаа аль нэг үед сэтгэл гутралд орсон бол энэ нь хин нэгний буруу биш, таны буруу биш. Зүгээр ингээд тулж байгаа амьдралдаа бид нар нэг сорилт тохиолдоход тэрийг ойлгож хүлээж аваад цаашаа үргэлжлүүлээд алхаад явах уу эсвэл тэндээ гацаад үлдэх үү? Эсвэл ингээд бууж өгөөд бүр ингээд амьдрамааргүй санагдах уу гэдэг чинь бол бас ингээд сонголт байгаа даа шүү дээ тий. Тэгээ их тохиолдолд болол хүмүүс ингээд гацаад яг тэр байдалд айгу удаан байдаг. Тэгээд эндээс гардаг. Энэ нь ингээд та биш. Энэ бол сэтгэл гутрал тий. Одоо байгаа бүх одоо амьдралын хэм маягч орцсон байгаа тэр өөрчлөлтүүд бол сэтгэл гутралын нөлөөллөөс үүсэн үр дагавар гэдгийг ингээд ойлгоод тэгээд эн чинь нөгөө тамгалаад ингээд мөнхийн үлдэх зүйл биш ээ өөрчилж болно гэдгийг л тэр ихтгэл найдвараа буцааж олж авах нэг чухал. Тэгээ сая бол надад бүр үнэхээр одоо нөгөө хонглын үзүүрт нэг гэрэл хасна гэдэг шиг маш үнэтэй үн цэнтэй нэг цаг болж өнгөрлөө. Тэгээ ер нь цааштай болох айгу гутралаасаа гарчих юм шиг санагдаад явж гин. Тэгэхээр энэ шоунд оролцсондоо бас маш их баяртай. Mom Plus reality show. За манай төгс оролцогчийн хувьд бол бас нэлээд залуу гэр бүлийн хувьд бол залуу гэр бүл гэж одоо залуу гэр бүлийн төлөөлөл юм байна. Тэгээд маш одоо хурдцтайгаар хоёр дахь хүүхдээ бас хэлэдэ тээж байгаа тий. Хоёр ойрхон төрөх гэж байгаа. Маш юм өрнөөн амьдралаар амьдарч байгаа. Ер нь бол залуу гэр бүлийн хувьд бол маш тийм асуудал ингээд ар араасаа одоо бий болоод тэгээ тэр нь ийм айгүй жаргалтай асуудлууд гэх юм уу те ийм одоо гэр бүлийн төлөөлөл байна гэж харлаа. Тэгээ саяхан болохоор яг камер гүнгээ ярилцсан чинь бүр ямар гоё юм бэ? Юу лээ л гэж бодлоо ш. Цаа яг нэг юм ярих хэрэгцээгээ ойрд нэг хангаагүй ярих хэрэгцээг хангацсан юм шиг санагдчих. Чинийх гойлчлаа дотор онгоогоод. Хүнд гэж хэлэхлээр тий асуудал бол ер нь байхгүй байна. Зүгээр одоо өдөр тутмын жижиг сажиг зөрчилдөх зүйлүүд бол бас ч гэж бүр одоо тий байхгүй байна гэж бас харлаа. Тэгээ энэ нь юутай холбоотой юм гээд тэгэхээр би яг ямар хүн юм бэ? Энэ харилцаанаас би юу олж харах ёстой байсан гэдгийг маш сайн дүгнэлт хийгээд энэ харилцаанд орж ирсэн байна. Аль альных нь хувьд бол илүү ингээд одоо биенээ ингээд татагдаад хайрлж дурлаад гэхээсээ илүүтэйгээр хувь хүний зан чанар нь найз нөхөрлийн хэмжээнд очих одоо тэр төвшөнд байжгаад эхэлсэн харилцаа учраас илүү ийм одоо сэтгэл ханамжтай харилцаа одоо үргэлжилж байгаа юм байна гэдэг бол тийм дүгнэлтэнд хүрлээ. Ер нь манай би бас түр сэтгэл зүйчтэй зөндөө ирсэн юм аа. Ярилцах амар дуртай. Тэгэхээр ер нь бол ингээд ам ингээд яриулах гад байдаг. Гэтэ бас тэгэл бүх юм нөхөртөг тэгшиж байгаа өөрөөс шүү дээ. Тэр чи яг хичнээн ингээд нээсэн ч гэсэн хэцүү л байгаа юм л да. Тэгтээ яа гэм үү манай хүн чинь яг энэ тал дээр аягүй тийм эмгтээлийн мэдрэмжтэй байхгүй. Тэр нь аягүй амар үдээ надаа. Ингээд нэг юм би жаахан л ингээд бухимдаад эхлэхэд амар анзаарчдаг гэх юм уу. Тэгээд тэр тийм болохоор ер нь нервцсэн бахад нэмж нэг нервтүүлээд түүд нь л аягүй баярлдаг та. Тэр нь л хангалттай байдаг та. Өөрөө ер нь анзаарч байгаа болохоор. Тэгээд өмнөх одоо энэ харилцаа нь эргээд өмнөх relationship-ууд буюу тэр хосын харилцаануудаа ингээд дүгнж үзэхэд олон дахин дүгнэж үзэх нөхцөлийг бас бий болгож байгаа юм байна.
Энэ нь ямар дүгнэлт вэ гэхээр өмнөх харилцаанаасаа авсан тэр шархуудыг одоо байгаа харилцаа нь илүү ийм эрүүл харилцаа байгаа учраас илүү одоо зорилгын хувьд, сонирхлын хувьд нэгдэж байгаа ийм харилцаа учраас би энийгээ бас аягүй сайн эдгэж өгч байгаа. Тэгээд тэр нөгөө өмнө нь ингээд шийдэгдээгүй байсан зүйлүүд эргэж гарч ирээд тэр нь илүү ийм эдгэрлийн явцтай явагдаж байгаа ийм харилцаа юм байна гэсэн тийм дүгнэлтэнд бас хүрлээ. Үг даахаа болцсон. Яг угаасаа ч нэг даадаг ч тийм. Гэтэ яхтай юу хэмдэ гэдэг нэг юм тиймэрхүү юм дээр би өөрийгөө яг яад юм аа. Би л жирэмсэн юм чи ингээл ингэ суугаад хайгуу дуруу гэх юм уу? Ер нь бол би жирэмсэн гэдгийг мэдж байгаа штэ. Тэгээд бас төрцөн гэдгийг мэдж байгаа. Тийм болохоор ингээд тэрэн дээр өөрийгөө нэг юм за одоо төсөөд 50 бай гэж өөрийгөө ер нь жахан тэгж ярих дуртай. Гэтэ яг тэр боломжийг манай хүн бас олгоод байгаа юм л та. Мэдсээр ээж тэнхтэй тах юм бол тэр ч бас аюу хэцүү шүү дээ. Тэгээ ерөөсөө тийхгүй байгаа намайг ер нь бол аль болох амгалан байлгаж байгаа болохоор тэгхтэй тэгээ нэг өдөр тутмын нэг стресстэй юм баг илүү би фэйсбુક орж амар стресстэй ч юм дөө. Тэрийг одоо баг фэйсбુક устгах юм уу яа гэж. Тийм стресс байна илүү гэдэг. Асууд энэ одоо харилцаа өнгөрсөн харилцаа намайг одоо тий яаж өвтгсөн бэ гэдгээс ингээд дүгнэлт хийгээд тэрнээсээ эдгэрх нь тэр тусмаа ингээд богино хугацааны зорилго тавиад зөвхөн өөрийгөө эдгэхэд бас цаг гаргадаг байх. Тэндээс би яаж хэлбэржээд байгаа юм? Би тэр харилцаанаас яаж ингээд одоо тий ямар програм авчихсан, ямар ихтгэл үнэмшил авчихсан, тэрийгээ би яаж өөрчлөх ёстой юм? Эннээсээ улбалаад дараагийн харилцаандаа би яг юуг хүлээх ёстой юм гэдгээ маш тодорхой болгох нь чухал байна тий. Тэгээд энийгээ яг ингэж одоо тий тодорхой болцсон байгаа энэ харилцаа эхэлвэл өөртөө ч одоо тий амар бун харилцагчтай ч гэсэн илүү амар тодорхой байх юм нөхцөл байдал бол үүсэхэр байна. Ийхүү ээжүүд маань өдөр тутмын завгүй хэмнэлээсээ хүндэрч сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч инээд хөөр дотн мэдрэмжээр дүүрэн нэгэн өдрийг өнгөрөөлөө. Тэднийг маань маргааш илүү олон адал явдал сонирхолтой мөчүүд хүлээж байна. Mom Plus Reality Show